Од өндөр суугт автоморил би бол хөтлөгч Инхбат. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгийг эхлэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг Европ судлаач Мөнх Цул бидэнд бэлтгэн хүргэнэ. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За Инхбата Амина гэх гэж шүү дээ. За Амина гэх хоёр зулаа болон Амина гэх хоёр өнөөдрийн дугаарыг хүргэх гэж байна. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од өндөр согоор болон NTV телевизээр за мөн 83.3 170 хөтөлбөрийн Од өндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг аялах боломжийг хүн бүрт ураатай Join Me цэгийн маань болон хаанч хизээч эрчим хүчтэй ураатай Avandra компани ивент итгэж байна. За цомрлог зандаа хоёр маань хоёулаа ажиллаар гадагшаа явсан байгаа тий. За тийм болохоор өнөөдрийн дугаарыг бид хоёр хүргэх гэж байгаа. За миний бас хоол аж ахуй өвдсөн байна. Уучлаарай. Минийх бас өвдсөн байгаа уучлаарай. За. Гэхдээ би нөгөө бурхангуй газрын буг галзуурны хичээр тэгээд бомб галзуурны хичээр тэгээ бас айгүй олон удаа та нарт ярьсантай нэг юм хүн байдаг яриадаа гэл. Тий маш гайхалтай түүхт юм лээ тий. Тэр боломжоо ашиглаад өөрийнхөө дуртай Албани улсын Албаны үндэсний баатрын талаар нэгэн гарамгай цэргийн жанжны түүхийг хуваалцах чинь. Тэгэхээр энэ миний хувьд бол маш гайхалтай сонирхолтой үндэсний баатар ямар ч хүн сонсгож ер нь бол сонирхолтой байх. Гэхдээ яг хөө тийм алдартай хүн болгоно нэрийг бол мэддэг биш. Гэхдээ ер нь бол нөгөө аливаа цэргийн жанжин хаан ч юм уу те удирдагч агуу сууд хаан байхын тулд агуу эзэнт гүрний захирагч байх шаардлагагүй. Жижигхэн улс гүрний нэг ванлиг одоо те хант улсын эзэн хаан захирагч байлаа ч гэсэн улс орныхоо төлөө гэсэн сэтгэл төрсэн газар нутгаа гэдэг хайр сэтгэлтэй түүний төлөө хийж болох золиос ууггүй тэмцлийг Скандербег болыг тодор харуулдаг гэж боддог. Тийм учраас би энэ баатарт маш их дуртай. Тэгэхээр өнөөдөр энэ баатрын талаар хуваалцах боломжтой болсондоо маш баяртай байна. Тэгээ өчигдөр бас Амратагаа нөгөө цаг хугацааны аяллаар Дракулагийн талаар ярьсан. Влад Тепишийн талаар, Влад цовдлогчийн талаар. Тэгэхээр энэ баатар маань Скандербег, Влад Тепиш цовдлогч хоёр маань яг нэгэн зэрэг нэгэн цаг үед Отоманы эзэнт гүрний агуу султаануудтай тэмцэлтээд яг Отоманы эзэнт гүрний Европын тэлэлтийг одоо 20-25 жилээр зогсоож чадсан, амжилттай зогсоож чадчихсан баатрууд гэж үздэг. Хоёулаа жижигхэн улс их шүү дээ тий. Аль аль нь Влад Тепиш бол зүгээр Валахия гэдэг тий нэг одоо Отоманы нэг жижигхэн одоо түшээ улс байсан тий. Татвар говчуур төлдөг, тэгжээж ая талын засчтай ам зоогож исэн улсын бүр хаан сирэнд албан ёсоор сууж чадаагүй 3 удаа Валахийн хаанаар өөрийгөө тодорхойлсон боловч хаан суудлыг нь булаагаад аваадсан. Жоржо Кастротич мөн адил мэдээж сурвалж хөсөөтэй гэр бүлээс гаралтай. Гэхдээ гарамгай цэргийн жанжин байсан. Энэ хоёрт ижлэгийн талууд маш олон байгаа. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлгийн талаар дараа бүгдээрээ ижлэгийн талууд нь юу байсан талаар илүү гоё тодорхой ойлголттой болчихно. За тэгэхээр энэ цаг үеийн яриа. Энэ бол 15 дугаар зууны үеийн Балканы хойгийн нөхцөл байдал юм. За энэ үед юу болсон бэ гэхээр 14 дугаар зууны эцэстээ хүчээ авсан байсан Анатолийн хойг дээр хүчээ авсан байсан Отоманы эзэнт гүрэн бий болчихсон 100 гаруй жил өөрийн ойрхлыг тогтоосон Балканы хойгийн улсуудыг ер нь бол тэр чигээр нь эзэлчихсэн байсан үе. За тэгээд энэ үед бас яасан бэ гэхээр яг бас энэ үед одоо Византийн зүүн Ромын эзэнт гүрэн өөрөө сулраад унтсан тэрний үлдэгдэл Византиг Константинополь гэдэг одоогийн Стамбул хот дээр нийслэл нь бол оршиж байсан. Гэтэл Константинополийг тойроод Отоманы эзэнт гүрэн газар нутгийг нь эзлээд нийслэл нь Адрианополь буюу одоогийн Болгар Туркийн хил дээр байдаг хот дээр очсон байсан. Туркээр бол Эдирне гэдэг. За Отоманы эзэнт гүрний нийслэл нь бол Европын их газар дээр ирсэн байсан. Балканы хойг дээр ирсэн байсан. Константинополийг унгах нь бол зүгээр цаг хугацааны л асуудал байсан тэдний хувьд. Тэгэхээр Константинополь өөрөө гайхалтай 3 давхар бэхлэлтийн одоо хэрэмтэй байхгүй юу? Гайхалтай цайз. Тэр бол ерөөсөө нөгөө мянганы туршидл хүн болгон эзлэхийг хүсдэг байсан, авахыг хүсдэг байсан гайхалтай газар зүүн байрлалтай, стратегийн маш ач холбогдолтой. Тэгээд худалдаа 8 арилжаа хөгжих боломжтой, үргэлжил баян сайхан тий хот байсан. Тэгэхээр энийг буулгахын цаг хугацааны асуудал байсан учраас Отоманд Константинополийг тентэн түр орхиод тойруулаад эзлээд нийслэл нь Адрианополь буюу Эдирнед байсан гэсэн үг. За, иймэрхүү нөхцөл байдал ер нь бол Балканы хойг дээр байсан. За, тэгээд Отоманы эзэнт гүрэн маань Болгарыг эдэлсэн байсан. За, тэгээд Европ руу одоо ер нь бол Отоман бол Европыг тэр чигээр нь эзлэхийг хүсэж байсан. Балканы хойгийг эзлээд Дунаа мөрнөөс хойшоогоо Валахиадтай иргэшээлээд тогтооцсон байсан байна. Тэгэхээр Валахиаг тогтооно гэдэг нь цаана байгаа Унгарын эзэнт гүрэн гэж байгаа. Трансилваниг иргэшээж байсан. Трансилваниг гаталчиж Төв Европ руу орох нэг зам нь тэнд байсан. Нөгөө зам нь хаана вэ гэхээр Балканы хойгийн одоо баруун эрэг дээр байгаа Адриатын тэнгисийн эрэг дээр байгаа Албан, одоогийн Албан улс. Жижигхэн газар нутагтай. Тэгэхээр
Балканы хойгийг тэр чигээр нь буулгаад эзлээд иргэшээлдээ авч чадвал Адриатын тэнгисийг гатлаад Италид очоод Италиас хоошоо Европ руу бас цөмөрж орох. Тийм одоо гарц байсан байхгүй юу? Баруун Ром руу очих гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр Отtomаны эзэнт гүрний хувьд бол ер нь бол аль нь Трансильванч гэсэн Балканы хойгийн баруун эрэг ч гэсэн маш чухал стратегийн ач холбогдолтой. Европ руу тэлэлтэд үргэлжлүүлэхэд зайлшгүй эзлэх шаардлагатай байсан газар нутгийн байгаа. Тийм байна. Нэг талд нь Дракула гэж шүү дээ. Тий. Гэтэл нөгөө Трансильван дээр нь Валахтан Дракула гэдэг цэргийн жанжин. Тэдний эсрэг тэмцээд байна. Нөгөө талд нь өнөөдрийн нэвтрүүлгийн маань Холбаатар Скандербег гэж баатар тэмцсэн байгаа. За тэгэхээр Скандербег гэж юм бэ гэдэг талаар ярив. За тэр бол нөгөө сурвалж гаралтай Албаны Кастроти гэдэг гэр бүлийн гишүүн юм байгаа. Түүний аав нь Жон Кастроти гэдэг, өөрийг нь Жоржо Кастроти гэдэг байсан. За тэгэхээр Оттоманы эзэнт гүрний үед дэвширмэ гэдэг юм бүтцсэн систем. За тэрний ямар учиртай вэ гэхээр Оттоман султанд зориулсан тэгээс Оттоманы ордонд ажиллах султанд зориулсан султаны аюулгүй байдлыг хамгаалахын тулд дэвширмэ гэдэг системийг боловсруулсан юу вэ гэхээр одоо эзлэн түрэмгийлсэн газар нутгаас гэсэн. Балканы хойгоос Европоос христийн шашинтай. За тэгээд өөрсдийнх нь иргэшээлд байгаа хан тус ханилэг ванилгуудын сурвалж угсаатай хүүгүүдийг Оттоманы ордонд авчирдаг. За тэр нь ямар зорилготой вэ гэхээр нэгдүгээрт барьцаа болгож байна. Аав нь одоо тэр ванилгийн хаан бол аав нь Оттоманы талд байхын тулд үйлчлэхийн тулд хүүгүүдийг нь ордонд авчирдаг. Цусан татварч гэж нэрлэдэг түүнийг. За нөгөө талаас яаж ийн гэхээр тэр ордонд авчирсан сурвалж гаралтай христийн шашинтай хүүгүүдийг Оттоманы соёл, хэл, сэтгэлгээний онцлог энэ бүгдийг мэддэг хүн болгоод Исламын шашинд хувиргааж шилжүүлээд Оттоманд үнэнч хүн болгож байгаа. Үнэнч хүн болгоод тэр хүнийг өөрийнх нь нутгийг захирахаар явуулдаг. За тэгэхээр дэвширмэ системээр зөвхөн цэргийн хүмүүсийг одоо авсан хүүгүүдээ зөвхөн цэргийн хүн болгоогүй л дээ дөрвөн төрлийн үйлчилгээнд хуваарлдаг байсан байгаа. За нэг нь бол иничарууд гэж нэрлэдэг англиар бол Janissaries гэдэг цэргийн одоо элит бүлэг байхгүй юу. Нэг нь ордонд тайган болгодог үйлчилгээний салбар. Одоо үйлчилгээний ажил хийлэгдэг гэсэн үг шүү дээ. Одоо султаны хараамд ч юм уу орж үйлчилгээний ажил хийдэг, тайган болгодог. Нэг бүлэг нь Оттоманы засаг захиргаанд бичиг хэргийн ажилтан бий болгодог. Өндөр мэдлэгтэй, боловсролтой, бичиг үсэг тайлсан хүмүүсийг бий болгодог байсан байгаа. Тэгэхээр ер нь бол энэ их дэвширмэ гэдэг систем нь аягүй сонирхолтой. За хамгийн чухал үүрэг нь бол мэдээж иничарууд султанд үнэнч цэргийн элит каст бий болгож байгаа. Ягаад тэгэхээр султан ч гэсэн өөрийнхөө Оттомануудад итгэхгүй шүү дээ. Тийм байна. Мэдээж сурвалж угсаатай хүчтэй гэр бүлүүд байгаа, улс төрийн сонирхлууд байгаа. Өөрсдийн хүүхдээ өөрсдийн хадныг султан татвар болгож өгөөд тэрнээс гарсан хүүг ирээдүйн султан болгох улс төрийн сонирхлуудад үргэлж байдаг байсан. Тэгэхээр султан өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө засаглалыг хаан сэнтэй булаацалдах иргэний дайныг одоо иргэний дайн гарах боломжийг үгүй болгохын тулд өөрийгөө хамгаалсан иничарууд гэдэг гайхалтай зэргийн элит каст бий болгосон. Дракулад энд байсан уу? Тий. Дракула бол Оттоманы ордонд бас өссөн байхгүй гайхалтай. Тэгэхээр тэр цэргийн сургуулиудад сургадаг байсан байгаа. Олон хэл заан, шинжлэх ухаан заан, уран зохиол, утга зохиол, математик, алгебр ч юм уу тэгээ маш олон хэл сургадаг. Газар газрын гайхалтай эрдэмтэн багш нар тэнд заадаг. Тэгээ хамгийн чухал чадвар нь бол иничаруудыг цэргийн сургуульд төгсгдөг байсан. За тэгэхээр Жоржо Кастроти өнөөдрийн баатар маань 1405 онд түүнийг төрсөн гэж үздэг. Гэхдээ төрсөн он бас ер нь бол нэг албан ёсны бичиг баримт, архивын бичиг баримт зөрөөтэй тийм бичвэрүүд байдаг учраас энэ дээр бол бүрэн тийм санал нэгдэж чаддгүй. Тэгэхээр ер нь бол тэр хооронд төрсөн байх гэж боддог. Тэгээ түүний аав нь өөрөө Албаныхаа нэг жижиг ванилгийн эзэн байсан байхгүй язгуурхсаатай. Тэгэхээр Оттоман эхлээд тэр авийг нийтэлсэн байсан. Тэгэхээр ааваас нь хүүг нь аваад зарим их сурвалжуудад бол тэр дөрвөн ах トゥ утэй дөрвөлнгийн авсан гэж ярьдаг. Зарим тохиолдолд бол одоо өнөөдрийн баатар Скандербегийн маань ахтай цог Оттоманы ордонд руу авч явсан гэж гардаг. За тэгэхээр Оттоманы ордонд 2 удаа очсон байгаа. Нэг удаа очихдоо 3 жил болоод тэр нь одоо яадаг вэ гэхээр эхлээд нэг тийм одоо цэргийн сургуулийн сонсогч хүүхэд гэж байдаг шүү дээ. Жохон хүүхдүүд. Тийм одоо сургалтанд 3 жил ордонд барьцаанд байж байгаад эргэж ирчээд дахиад явсан гэж байгаа. Дахиад явахдаа Эндерун гэж одоо Оттоманы ордны дэрэгдэх цэргийн сургууль байхгүй юу? Тэрэнд сурсан байгаа. За тэгээ Скандербегийн маань өөрийнх нь нэр бол нөгөө Жоржо Кастроти гэж шүү дээ. Ягаад Скандербег болчихвэ гэхээр Оттоманууд харийн шашинтай одоо Христ загалмайтны шашинтай хүнийг Скандер буюу Александр гэж нэрлэдэг. Зөв.
Тий. Александр нь Искандер болсон. За тэгээ Бэг гэдэг нь Бэй ноён гэдэг одоо турк үгнийг Искандер Бэй буюу Александр ноён, харь ноён тий. Ислам одоо христийн шашинтай ноён гэж нэрлэдэг шүү дээ. Хүндлээд байна тий. Тэрний явсагаад Искандер Бэг болсон байхгүй юу? За тэгэхээр Искандер Бэг маань Отоманы ордонд очсон. Энэ дээрүүн цэргийн сургууль сурсан. Тэр тэгээд Отоманы ордонд Мурад хоёрын дэргэд гэсэн үг шүү дээ тий. Мурад хоёрын эдлэн түрэмгийлэлт түүний айрамд түүнд үнэнчээр 20 жил зүтгэсэн. Бүр 20 жил зүтгэв. Тий. Тэр гарамга цэргийн жанжин болсон. Тэр шашнаа өөрчилсөн. Үнэн алдартны шашинтай байжгаад. Гэхдээ яг энэ түүний шашин айгу маргал одоо сонирхолтой. Ягаад тэр нөх хин өөртөө нь холбоотон болж байноос хамаарат шашнаа нэлээд утасалцсан. Отоманы ордонд байхдаа тэр исламын шашинтай болсон. Венецүүдтэй Венецийн худалдаачийн улстай тий Италиудтай холбоотон байхдаа үнэн биш христийн шашны католик урсгал руу орж исэн католик шашинтай ихнэр авсан. Тэгээд магадгүй нутгийнхантайгаа ч юм уу те сербүүдтэй холбоотон болохдоо буцаад өөрийн одоо төрсэн шашин буюу өссөн шашин буюу үнэн алдартны шашинтай болчихсон гэдэг. За Отоманы ордонд бол тэр гайхалтай цэргийн жанжин болж хүмүүжсэн. Отоманы султан Мурад хоёрт үнэнчээр зүтгээд нөгөө цэргийн хүний явж болох бүх шат дамжлага албан тушаалд хүрсэн. Тэр түүний үнэнч гарамгай цэргийн жанжины нэг болсон. Отоманы одоо газар нутгийг тэлгээд эзлэн түрэмгийлдэхэд гайхалтай гавьяа байгуулж байсан учраас түүнийг гуйлаад Искандер Бэй тий харь ноён Бэй ноёнтон гэж нэрлээ. Тэр өөрийнхөө төрсэн газрын ойролцоох Дибрагийн Санжак гэж байгаа. Санжак гэдэг нь одоо засаг ноён ч юм уу тий манайхаар бол Дибра гэдэг нутгийн засаг ноёноор хүртэл одоо томилогдчихсэн. Тэгээд мөн цэргийн жанжнуудад гарамгай баатарлаг ялалт байгуулсанд нь өгдөг бүх шагналыг авсан. Түүнтэй дагалдан ирдэг эд баялаг ордон харш түүнд ирсэн. Тэгэхээр Мурад бол түүнд өвөмөр хандсан. Тийм байна. Харин хүүн шүү дээ. Тий харин хүн. Тэгэхээр тэр дэвширмийн системийн тэр онцлог нь тэр байгаа юм л да. Бас тэр хэдийгээр яг нөгөө Дракулаг бий болгож чадж байгаа гэсэн өөрсдийг нь үзий яддаг хорстой хэрнээ өөрсдийнх нь цэргийн ухаан, тактик, стратегийг өөрсдийнх нь эсрэг гайхалтай ашиглаж чадсан цэргийн жанжнуудын нэг талаар бий болсон боловч нөгөө талаар өөрсдөд нь үнэнч хүмүүсийг бас бий болгож ирсэн. Тэгээд дэвширмийн системийн сонин баримтууд зөндөө байдаг юм байл л дээ. Чин одоо Балканы хойг тэр чигээр Отоманд эзлэгдсэн хэрнээ эрх чөлөөгөөтэй тусгаар тохинолоо олж авсан ч гэсэн өнөөдөр Босни Херцеговина, Албан тэгээ Косово гур байгаа. Нийт хүн амынхын 90-ээс хувь нь исламын шашинтай хэвээрээ. Тийм үү? Тий. Гэтэл Болгар, Серб, Хорват эдгээр ч бүгдээрээ өөрсдийнхөө шашныг эргүүлээд авсан үнэн алдартны шашинтай шүү дээ. Гэтэл эдгээр бүгдээрээ исламын шашинтай үлдчихсэн. Би Албаныг бол ислам гэж бол бодож байна. Нөгөө Косово энэ Косово ч бүр 99% Албан хүмүүс байхгүй юу? Тийштэй. Тий. Тэгээ исламын шашинтай. Тэгэхээр яг хөө тэрэнд янз янзын тайлбар хийж болно л доо. Тэгэхээр дэвширмийн системтэй холбоотой нэг сонирхолтой баримтууд байдаг нь өөрөө дэвширмийн системд хүүгээ өгнө гэдг нь өөрөө сүүлдээ нэр төрийн хэрэг болж чадсан байхгүй юу? Ягаад тэгэхээр тэрд явсан хүүгүүд нь гайхалтай цэргийн жанжин болж исэн, эд мөнгө, салин өндөр авдаг байсан. Тэгээ Отоманы ордонд маш нэр хүнтэй зөвхөн султаны өөрийнх нь цэргийн айрам тэр цэргийн элит кастын бүрэлдэхүүн болж чадчихсан учраас зарим нь нутаг орондоо эргэж ирээд ноён суудаг байсан учраас хүүгүүдээ дэвширмээд өгөх сонирхолтой тариачин иргэд байсан гэдэг. Тийм, энэ ч аргагүй бах. Угаасаа Отоманы эзэмшилд орчиж байгаа. Би Отомантай өрсөл юу тэрсэлтэй хол явахгүй. Ганц ашигтай хувилбар нь л наадах юм байна шүү дээ. Хүүхдээ энэ юунд явуулчих юм бол зэрэг сургууль тэр системд энэ оруулах юм бол бичих хэргийн ажилчинд байлж болно ордонд ажилладаг. Тэр хүүхдээ ирээдүйг гэрэлтэд явчихж байгаа байна. Яг үнэ. Тийм байсан. Тэгээд 15-аас 17 дугаар зууны хооронд за Отоманы ордонд бол султан байгаа. Эзэн хаан. Султаны хажууд Гранд Визир гэж байгаа. Зөвлөх байхгүй ерөнхий сайд. Улс төрийн хамгийн өндөр албан тушаал байхгүй. Гэтэл Отоманы түүхэнд хамгийн олон Гранд Визир төрсөн газар нутаг хаана гэхээр Албан Босны ойролдог байхгүй. Тэндээс очсон дэвширмийн системээр очсон хүүгүүд цэргийн сургуульд явах нь цэргийн сургууль, цэргийн хүн бичих хэргийн хүн болох нь бичих хэргийн хүн болоод ерөнхий сайдын албан тушаал дээр очиж чадчихсан. Санаа юм те. Бас нэг сонио ардчлалтай байгаа зарчилсан зүйл. Тийм. Манайд бол тийм төсөөлөгдөд хэцүү л байна. Гэтэ яг Монголын энтер гэдэг хүмүүс байсан л та. Гэтэ бүр яг ерөнхий сайд болно гэдэг бол надад хамгийн том албан тушаал. Хааны доотлын хүн болчихлоо шүү дээ. Тий, хааны хамгийн өмнө тэгээ улс төрийн албан тушаал байхгүй. Султан бол тий угсаа залгамжилж ийн хүүгээ султанаар тодорхойлж ийн Гранд Визир сонгогддог байхгүй юу.
Тэгэхээр Албанаас Босныхаас хамгийн их гранд визерүүд төрж ирсэн гэдэг. Алдартай гранд визерүүд тийм гаралтай хүмүүс байсан гэсэн. Тэгэхээр жирийн тариач иргэд хүртэл өөрсдийнхөө хөвгүүдийг дэвширмэд оруулахыг хүсэж исэн, энд авилга өгч исэн талаар архивын баримтууд байдаг. Бүр нөгөө исламын шашинтай гэр бүлүүд хүүгийнхаа нэрийг хурамчаар үлдээд өөрсдийгөө бид нар үнэн алдартны шашинтай гэж худлаа хийлээд дэвширмээ системд оруулахыг хүсэж исэн хүртэл тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Тийм. Сайн юм байна. Маш сонирхолтой байгаа зү. Тийм байна. Би ч гэсэн бодоход хүүгээ бол тийш өгчмөр л санагдчих. Тэгээ 500 жилийнтэй ноёрхол шүү дээ тэр чинь. Хизээ дуусахыг мэдгүй. Тийм шүү дээ. Хүний амьдралтай харьцуулахад. Тийм. Тэгэхээр ингээд Сканд өнөөдрийн Баатар маань ордонд очсон. Мурад султаанд үнчээр зүтгэсэн. Мурад султан түнд өгөөмөр хандаад цэргийн хамгийн өндөр албанд тушаал түүнтэй дагалдан ирдэг эд баялаг зүйлийг түүнд харамгүй өгөөд түүний үнэнч цэргийн жанжин болсон байсан. За хоёул эхний хамтран ажиллагчтай танилцуулаад цаашаа үргэлжлэе. За хаан хизээч эрчим хүчтэй гэдэг үрээтэй Авандра компани оролцож байгаа. За ер нь аялалд явах их хэцүү явдал гэж надад санагддаг. Тухгүй тэгээд очоо бийц газарч байхгүй, тог цахилгаан байхгүй. Ер нь тийм хэцүү болохоор би хөдөө мөдөө явахыг дургу байсан байхгүй. Гэтэл одоо ерөөсө бүх юм нэг тухтай гоё болцсон юм байна шүү дээ. Чин боловсон суулт дуртай 0 байж гин. Тэгсэн чинь одоо эрчим хүчтэй болчихж. Одоо энэ манай Avandra компани маань EcoFlow гэдэг брендийг оруулж ирдэг байхгүй. За EcoFlow брэнд нь ямар учиртай брэнд вэ гэдгийг би одоо танилцуулна. За энэ EcoFlow нь 2017 онд байгуулагдсан зөөврийн эрчим хүчний шийдлэр тэргүүлэгч технологийн компани гэж байгаа. За DJI-ийн инженерүүдээс бүрдсэн багийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан тус компани нь за батарейн технологи сэргээгт эрчим хүчний хадгалалтын салбарт шинжилэл хийх зорилготойгоор байгуулагдсан юм байна. За EcoFlow нь цэвэр сэргээгт зөөврийн эрчим хүчийг хүмүүст хүртээмжтэй болгох зорилготой цаг үргэлж хаанч цахилгаан эрчим хүч явах боломжтой байх нь тэдний эрхэм зорилго юм. Ингээл аяллаар явлаа гэхэд цахилгаан байхгүй. Тэр бол аюу хэцүү явдал байсан. Тэгээ нэг жижигхэн гэрэл юунаас залгаа тасаад гисэн юм байна. Тэр мэр чинь аюу тухгүй штэ. Гэтэл энэ EcoFlow чинь аюу гой тийм нэг одоо ер нь бол батарей байхгүй. Зөөврийн батарей. За тэрнлүүгээ залгаалцтай бүр бүх юм ажил очиж болно. Тэг хүчин чадал маш өндөр юм бэл ядаж байхад. Тэг хүчин чадал өндөр байхаар бүх юмаа залгана. Плитик аваад явсан ч болохоор шүү дээ одоо бол. За заавал нөгөө газ хийхгүй байх тий. За тэгэхээр ийм гоё бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм байна. Avandra маань. За та бүхэн худалдаж авахыг хүсвэл Hobby Zone Mongolia, за EcoFlow Mongolia гэдэг, за мөн PC Mall, за мөн MMS Electric гэдэг ийм гэрээт борлуулагчдаар борлуулж байгаа юм байна. За мөн 4 сарын 25, за 5 сард 9-2 дэлгүүр бас нэгтцсэн байгаа юм байна. За Little Venice гэдэг их дэлгүүрийн Б1 давхарт байрлаж байгаа. За мөн Сурууга центрийн нэг давхарт байрлаж байгаа юм байна. За тэгээд тэрнгүү мэдээлэл авахыг хүсвэл 96 33 55 гэдэг дугаараар утаснаас залгаад асууж болох нь. За мөн Facebook-ийн Avandra гэдэг пэйж байгаа. Ийшээ ороод та харж болох нэ. Би харсан энэ бүтээгдэхүүн юу гоё юм бэл. Тийм үү. Тий. Манай найз ингээд юм загас махсан нэлээ явдаг байхгүй. Тэгээ энийг хэрэгэлдэг юм бэлээ. За. Тэгээ магтаад идэх энийг. Гоё. За баярлаа. За юунд итгэжтэй баярлаа. За тэгээд Скандер Бэг маань юм учиртай хүн юм баг. Гарамга цэргийн жанжин болцсон. Мурата тэр 20 гаруй жил үнчээр зүтгэж байна. За гэтэл 1443 онд Нишин тулаан гэж одоогийн Сербийн газар нутаг дээр байгаа хаа. Нишин орчим цайзын тулаан болж байгаа. Тэр тулаан дээр Отоманы эзэнт одоо гүрэнтэй Султан Мурадын цэрэг арим нөгөө талаас Жон Хуняди, Януш Хуняди одоо Унгарын эзэнт улсын гарамга цэргийн жанжин Отоманы одоо тэлтийг зогсоож байгаа шүү дээ тий. Тэр тулаан дээр Отоманы талд Скандер Бэг маань тулдчихсэн. Гэтэл тэр тулаан дээр Отоманы тал ялагдчихгүй юу? 1943 онд Нишин тулаан дээр. 1400 тий. Тэгээ 1443 онд шүү. Нишин тулаан дээр Отоманы тал ялагдаад Отоманы тал тулдчихсэн Скандер Бэг өөрийн Албан гаралтай 300 цэргийн хамтаар тэндээс оргож цухтаад Кружагийн одоо бол Албаны газар нутагт хамаарах тийм Кружагийн цайз дээр очиод тэр Кружагийн цайзыг Отоманууд эдэлсэн байгаа. Отоманууд эдэн сууж байгаа. Гэтэл Султан Мурад намайг цайзын захирагчаар томиллоо гэсэн хуурамт бичиг үлдээд тэр хүмүүст бол нөгөө Султаны үнийн цэргийн жанжин ирж байгаа шүү дээ. 300 цэргээ дагуулчихсан тий. Тэр тулааны дараа оргоногч байгаа юм уу тий хүчээ сэлбэгч байгаа ч юм уу тий. Тэгээд Кружагийн цайзын одоо Отоман захирагчид тэр хуурамчаар үлдсэн захиагаа өгөөд Кружагийн цайз руу ороод өөрөө тэр Кружагийн цайзыг эдэлсэн. Тэгэхээр тэр хүн хоногийн дотор яасан бэ гэхээр нөгөө талд хэрэгцсэн гэсэн.
За байж байгаарай. 20 жил Отоманы талд зүтгэсэн. Тий. Цэргийн том жанжин болсон. Тий. Хааны ихтгэлт хүн. Исламын шашинтай болсон. Исламын шашинтай хүн. Гэтэл нэг хоногийн дотор Тий. буцаад албан лав. Тий. Тэр ягаад гэвэл нөө албан чинь төрсэн газартаа нэгдүгээрт ойрхон. А тэр эзлэн түрэмгийлэл өөрийнх нь цус нэгтэй ахан дүүсийг хэрхэн зовоон тарчлаач тий. Устгаж үгүй болгож байгаа гэдгийг харсан. Өөрөө олон жил тэр дайныг хийсэн. Тий. Гэтэл өөрийн албан гаралтай 300 цэрэг байсан гэж байгаа. Тэр хэдэн мянган тэр нийшийн тулаанд оролцсон ялагдсан хэдэн мянган Отоман цэрэг дунд өөрийг нь дагсан албан цэргүүдэд дагуулад Крушагийн цайц дээрээ хурамчаар бичиг үлдэж ороод энийг албанууд тэ одоо энэ цайзыг албанууд эзэлсэн албанчуудын иргэшээлд орсон гэж зарлаад хоногийн дотор султанаас ураад буцаад нөгөө гарал угсаанигтэй албан ах トゥ с дээр иргэн очсон гэсэн. Дотор юм арцсан чи арцаачлаа. Энэ хараа Отоманы эзэнт улс за яг тэр Нишагийн тултанд нэг удаа ялагдсан байж болно. Гэхдээ хүчрхэг хിവэрээ байгаа шүү дээ. Хүчрхэг хിവэр байгаа. Гэтэл тэрийг мэдсээр байж вэж Тий. эргэж харсан байна тий. Тий тэр хүчтэй өөрөө Отоманы эзэнт гүрний Мурад хоёрын тэр цэрэг арми хүч чадал тэнхээ бэрийг маш сайн мэдж байгаа. А гэтэл Албан өөрийнх нь төрсэн газрын тэр ханилаг ванлуу жижигхэн байгаа хүчгүй сул гэдгийг бас мэдж байгаа. А гэхдээ хүний төрсэн газар төрсэн нутаг цус нэгтэй ах トゥ с нь тэр хүнийг дуудсан. Гэхдээ яг миний хамгаалтаа магадгүй тэнд үргэлж түүний сэтгэл санаанд дотор тэр байсан байхаа. Байсан юм байна. Угсаа. Тэрийг ашиглах боломж нь гарч ирсэн. Тийм байна. За тэгээд ийхүү эртний Византын улбаа те эртнээс улбаат Визант гүрний сүлд болох хос толгойт бүрэгдийг улаан дэвсгэр дээр дэвсэн тугаа мандуулсан Албан түмний эрх чөлөөний бэлэгдэл болсон өдгөө Албаны тэнгэрт намирч байгаа тэдний үндэсний талбай. Энэ үеэс гаралтай юм а тий. Улаан дээр дэвсэн хос толгойтой хар бүргэд байдаг байхгүй юу? Тэгэд Албанууд ч ингэдэг штэ. Тий. Бүргэдийг дүрсэлж байгаа. Тий. Ингээд 1443 оны нэгэн орой Османы паша ноён байснаа өглөө нь Албаны их оронч болон хувирсан Скандербег Албан угсаатан дахиж хавирган сарантны дор бүхийг гүгэж андгаалсан түүх юм. Хавирган сартан гэдэг нь исламын шашинтнууд хэлж байгаа шүү дээ. Тий. Наач ямар гоё юм бэ? Гоё. Харин урагч гэж дуудуулж яснаа гэтэл үгүй гэсэн байгаа байхгүй. Тий их оронч. Их оронч байсан байгаа. Тэгээ кинонд гардаг штэ. Нэг муу санаатай хүн яваал гэдэг штэ тий. Тий нэг өөдгөө бэртгэж чинь байгаад идэг. Хүн болгон түүнийг зөвхдөг. Тий. Гэтэл үгүй байдаг тий. Тий. Их орно гэсэн сэтгэл нь төрсөн ах トゥ сыг төрсөн нутгаа гэдэг сэтгэл нь үргэлж бичсэн байдаг. Яг үхэлтэй нүрд толоход тэр хүн үнэн чанараа гаргадаг тий. Тий. За ингээд Скандербег маань Крушагийн цайзыг эзлээд Албаны тугийг түнд мандуулад Албаны үндэсний зөвхөн Албаны үндэсний төдийгөө одоо тухайн үеийн бол одоо өнөөдрийн газар нутгаар ярихад бол Албан, Македон, Грекийн хойд хэсэг, Косово, Сербийн өмнөд газар нутгийг тэр орчмыг ер нь бол ингээд тэ бүхэлдэн тархсан байсан тэр үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийн тэргүүн болж чадсан. Тэгээд мөн Скандербегийн нэг онцлог нь тэр болтол түүхэндээ Албаны тэр жижиг ханилаг ванлиг улсууд нэгдэн нийлж хүчрхэгдэж байгаагүй юм байна. Гэтэл Скандербег маань Лижегийн лиг гэж байгуулад тэр лиг дотроо тэр холбоо дотроо тэр жижигхэн ханилаг ванлигуудаа нийлүүлж чадсан юм байна. Тэднэрт итгэл өгч чадсан юм байна. Бид нар нийлээд хүчээ нэгтгэхэд хамтдаа бид нар тулалдвал агуу Отоманы эзэнт гүрний эсрэг тэнд зогсож чадах юм байна. Тусгаар тогтнолоо хамгаалж чадах юм байна. Хавирган сартай тий исламын шашинтнуудын эсрэг загалмайтнууд тэмцэж чадах юм байна гэсэн итгэлийг тэр хүмүүс бий болгож чадсан. Манай тэмүүжил санагдлаа л та. Тэгсэн үү. За ингээд сонирхолтой зүйл болсон энэ. Тэгээд мэдээж тэр үед нөгөө юу байсан байна л да. За мэдээж тэр хүн ч ухаантай хүн, цэргийн жанжин хүн, ядуу хүчин сул тий ханилаг ванлигуудыг нийлүүлээд Отоманд те тодорхой хэмжээгээр дарлагдсан хамаг мөнгө говчуур хамаг хүч чадлан тийшээ явчихсан гэдгийг мэдж байгаа. Юунд найдаж юм хийсэн бэ гэдэг бас. Тий. Сонирхолтой асуудал гарч ирнэ те асуулт. Тэгэхээр тэр нэг гайхалтай цэргийн жанжин байсан учраас улс төрийн нөхцөл байдлыг маш сайн мэдчихсэн. За тэр үед одоо бол Венец хот гэж энэ Италийн Венецуд ер нь бол гайхалтай худалдаачдын улс байсан. Баян. Тэд нар дайн хийдэггүй. Гэтээ тэр үргэлж мөнгөтэй худалдаачин байсан учраас гэхдээ яг Отомантай бол нөгөө Грекийн арлуудыг хориод 200 гаруй жил сайн тулдсан л да. Тэр нь дандаа нөгөө миссионерүүд буюу нөгөө хөлсний цэргүүдийн тэднэрт мөнгө байсан байхгүй юу. Тэр үед Венецийн худалдаачийн улс маш хүчтэй баян байсан.
Тэгэхээр тэд нар ч гэсэн өөрийнхөө нөгөө одоо худалдаа 8 эдэг газар дундын тэнгисийг тойрсон тэр холбоо зам байгаа шүү дээ. Тэр зам тэр арлуудаа Отоманчуудад алдахгүй байх нь чухал. Эд баялаа хамгаалахын тулд. Тэгэхээр Венецууд хүссэн хүсээгүй тэр дайнд татагдан оролцож байсан, туллаанууд хийж байсан. А Венецүүдэд мөнгө байсан учраас Венецийн бүгд найрамд тулстай холбоо тогтоогоод тэднэрээс мөнгө санхүүжилт авах боломжтой. Ромын паптай холбоо тогтоож мөнгө санхүүжилт аваад энэ тулаанаа үргэлжлүүлэх боломжтой гэж харсан. Биднэрт мөнгө өг, бид нэр энэ Отомануудыг зогсоё, хариу тэмцэе. Эсрэг тултна. Тий. А тэд нар ч гэсэн ашигтай. Ягаад гэвэл өөрсдөө нь ороод ирвэл дийлэхгүй. Нэгэнд ороод ирвэл дийлэхээ чинь. А гэтэл өөрсдийнх нь өмнө тэр замыг нь хааж тулдж байгаа. Юу нэрэдүтэй ч ирээдүгөө ч хэдэн төгрөгийн өгөөл тултуулна шүү дээ. Мөнгө байж яхад чинь тий. Харин тийм байсан байна. Тэгэд ер нь бол Венецийн бүгд найрамд тулстай холбоотон болсон, паптай холбоотон болсон тодорхой хэмжээний мөнгө дэмжлэг санхүүжилт авдаг байсан. За тэгээд тэр цагаас хойш Османд түүнийг Хайн Искандер буюу уруугч Искандер гэж нэрлэдэг болсон юм байна. Одоо яг жинхэнэ нэрээ авлаа. Тий Искандер бий байсан аа. Отоманууд бол одоо бүгд үзэн ядаж байгаа шүү дээ. За тэгээд жил хүрэхгүй хугацаанд тэрээр 1444 оны 3 сард Венецийн дэмжлэгээр Албаныхаа ноёдыг одоо нэгтгээд Лежагийн холбоо бий болгоод Албан угсаатныг нэгдсэн удирдлагын доор бий болгосон тий түүхэн үйл явдлыг хийж чадсан. За тэгээд маш олон тулаануудыг хийсэн. Тэр бараг 20 гаруй жил. Тий 20 гаруй жил Отоманы тэлэлтийг тэнд зогсоож чадчихсан. 20 жил сөрөг тулдаж байгаа юм уу тий маш олон ялалт байгуулсан. Маш ховор ялагдсан. А тэгвэл түүний ялтууд нь ингээд тулаанууд нь маш сонирхолтой л доо. Ягаад тэгэхээр дийлэнх тулаан дээр түүнд Отоманы эзэнт гүрний айрамтай харьцуулахад маш цөөн тооны цэрэг айрам байдаг байсан. А гэтэл ягаад тэр 20 мянган, 30 мянга, 6 мянга, 8 мянгантай өөрсдөөс нь үргэлж илүү тоогоор ирээд байгаа тэр Отоманы том айрамыг зогсоогоод идэг байсан бэ гэхээр газар нутгийнхаа онцлогийг ашигладаг байсан. За Балканы баруун ирэг маань Адриатын тэнгисийн орчим за тэгээд хоошоо Хорват руу бол хамаагүй айтайхан урагшлагаараа Монтенегро, Албан руу өндөрлөг улс болчдөг байхгүй юу. За тэгээд тэр өндөрлөг улсад тархан суурьж байгаа тэр жижиг хотууд те бэхлэлт цайзуудыг эзэлж авахын тулд нэг л замаар явахаас өөр арга байхгүй. Тий, уулан дундор тий. Тэр уулан дундор уулын жимээр явна. Тэгэхээр тэр тулдахын тулд тэд нар уулан дундуур л орж ирдэг байсан. Тэр замуудыг нь нотдог байсан. За тэгээд нөгөө Влад биш те. Влад цовдлагч Искандер хоёрын хэрэгэлдэг басныг гайхалтай цэргийн одоо тактик нь hit and run гэж байгаа. Цэргийн жанжид учраас гайхалтай унаачт морин цэрэгтэй. Тэгэхээр яадаг вэ гэхээр маш цөөн тооны цэргүүдээр тий маш цөөн цооны цэргүүдтэй тэр Отоманы айрамыг одоо амраад тэд нар бол нэг удаагийн тулаан дээр бүр бүгдээрээ өөрсдийнх нь тоо их байсан учраас маргааш угийн Искандер бэйгийг буулгаад авчна. Энэ жижигхэн хэрэм цайзыг нь ураагаад авчна гэд тулаан эхлээг байхад найрал цэнгижсэн гэдэг юм бүр. Найрал цэнгээд амралтын байдалтай байхад нь тэр маш цөөн тооны морьтой гарамгаа цэргүүд довтолдог. Дракула ч гэсэн яг тэгдэг байсан гэж байгаа. Довтлоод гал тавина, түүвэн, хоол, хүнс зэвсгийн шатаан тэр хооронд маш богино хугацаанд амралтын байдалтай байхад нь орж сандруулад нөгөө морьтой цэргүүд чинь таван тишээ тараад алга болчдөг. Нөгөө хэд нь сэхээ авч амжихгүй. Тэгээ сэхээ авч амжаагүй одоо маш богино хугацаанд дайр довтлохдоо маш их хэмжээний хор хөнөөл учруулж байгаа. Гэтэ тэр хор хөнөөлийг хүний тоогоор учруулах боломж байхгүй. А юугаар учруулах боломжтой вэ гэхээр хоол, хүнс, унаа, тээвэр, усны ундрагыг нь ч юм уу тий хорлох арга хэрэгэлдэг байсан. Яг амарч яхад баахан хитэн хүн орилтоол ороод ирвэл бүгд сандарна шүү дээ. Тэгээд одоо энэ чинь юу болоод байна гэж хооронд л алга болчдөг байсан. Тэгээд supply-г нь гол нь хангамжийг нь устгадаг байсан. За тэгээд нөгөө Балканы хойгод болсон энэ гайхалтай олон тулаануудтай бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр уулархах газар нутаг. А тэгээд монголчуудыг одоо суурин амьдралын хэв маягтай учраас цайз хэрэм барьдаг. Хотууд нь бүгд өөрийн цайз хэрэмтэй, бэхлэлтийн хантай. Монголчуудыг дайсан ороод ирвэл гэрээ буулгал дахин явчих ямар ч арга байхгүй. А гэхдээ цайз хэрмээ барихтаа маш чухал газар дээр ирдэг, өндөрлөг газар ирдэг, араасандаа дайрж довтлох ирэх боломжгүй газар ирдэг, усны ундрага, цэвэр ус, хоол хүнсээ ч гэсэнтэй авах тэр аюулгүй нөхцөл байдлаа маш нарийн тооцсны үндсэн дээр тэр хэрэм цайзыг барьдаг, тэр хэрэм цайзын бэхлэлт хамгаалтыг ч гэсэн тэгж хийдэг байсан.
За тэгэхээр Скандербег өөрөө нөгөө Отtomаны аримд олон жил байсан учраас Оттоман тэр одоо тэлтийн эрчимтэй тэлтийн үедээ юугаар онцгой байсан бэхээр тэр гайхалтай цэргийн жанжнуудаараа гайхалтай дайн тулааны инженерүүдээр бүсэлтийн инженерүүд гэж байсан тэднэрт. Цэргийн сургуулийн оюутан. Тий. Сэлэн барьж толддоггүй. Гэхдээ тэр гайхалтай бүсэлтийн инженер Хамгийн чухал хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс юу идэг вэ гэхээр энэ цайзыг буулгахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг шийддэг. Цэвэр усных нь ундрах хаав байна. Тэрийг нь хордуулах хэрэгтэй. Хоол хүнсээ хаанаас авч ийн? Тэр замыг зогсоох хэрэгтэй. Тагал өвчин ямар тагал өвчин тэнд тарах боломжтой байна гэд. Энэ бүгдийг судалдаг, энэ бүгдийг хэрэгжүүлдэг. Тэр Оттоман тэр дайнууд дээрээ ч гэсэн гарамгаа сайн ашигласан гойхалтай түүхүүд байдаг. Хэрэм цайзыг буулгаж авахдаа шууд ингээл нүүргэлж орилж харалдаж оролдоод галдан штагаал ном сумаар харваад өөрсдийнхөө хүн хоол тижээлтэй эрчим хүч зэвсгээ үрж штэ тий. Тойроод бэлчдэг. За тэгээд усны ундрагыг нь хайна. Гэтэл Скандербегийн ямар цайз төр илээ өөрийнхөө усныхаа ундрагыг маш сайн нууж чадсан юм байна. Гайхалтай нууж чадсан ч Оттоманууд тэрийг нь олохгүй хайсан юм байна. Тэр чинь хэдэн сараар ингэж бүсэлдэг байсан байгаа. Хэдэн сар жилээр бүсэлдэг. Тэгээд тэр цэвэр усных нь ундрагыг хайгаад өөрсдөө нөгөө юм шуудуу ухаж эхэлж лтэй. Энд байгаа гэд маш урт том шуудуу ухсанд нь нэлээд том шуудуу болгоод ухцсныхын дараа цэргүүд нь дайраад нөгөө шуудуу ухчаасан болон маш олон тооны цэргүүдийг энэ тэр шуудуур орж булж алсан гэдэг. Энэ цайзууд надад үлдсэн байдаг уу? Нөгөө байгаа энэ гайхалтай цайзууд байгаа. Тэлэг нь байгаа. Тийм үү. Нурхан нурсан, эз үүрсэн одоо бол музей болгон ч музей болсон байгаа. Албан тэгээд ер нь жоохон ядуу орн тий. Тэг яг ядуу. Тий. Социалист орн байсан. Тий. Тэгээд одоо бодохоор цайзууд нь байж гин, гой үз хэмнүүд нь байж гин, аялал жуулчлал хөгжүүлээд энэ ч гой Адриатик тэнгисийн дээр байж байгаа. Тий. Ингээ гой үг нь хөгжүүлмөр байна. Гэтэл би албан гэдгийг сонсохоор юу бодогддог гэхээр надад Францд байгаа юунууд л бодогддог байхгүй юу? Нөө дээрэмчт. Европын зохион байгуулалттай гэмтүүлгэлүүдийн хүмүүс. Европыг ер нь барыг хэрцэн цагтаа дараа нь яаж чаддгүй барыг мэдээд ингээ зөнгөөр нь орхиж мөрхдөг тийм юм байлаа шүү дээ. Албан ер нь маш сонирхолтой. Харин тийм сонирхолтой. За хамгийн нэг сонирхолтой зүйл нь бол мэдээж саяны чиний дурдсан тий. Европод зохион байгуулалттай гэмт хэрэг хүний 8 харт амигны 8-ны сүлжээг бол албанчууд эзэмшдэг барьдаг. За өөрөө бас нэг юм сонирхолтой байна гэхээр албанд эвлэрлийн яам гэж байдаг. За. Ministry of Consolidation гэдэг. Эвлэл нэгдлийн яам гэж. За тэр нь ямар учиртай гэхээр албанч нөгөө уулын ард түмэн. Цөөхөн за нэг 2 сая гаруй хүн амтай тий. Уулын ард түмэн, суурин иргэншлийн соёлтой ард түмэн. Тэдэнд цусан өшөө гэдэг ойлголт нь одоо болтол байдаг. За. Цусан өшөө авдаг. За тэгэхээр тэр яамны сайд нэг л хүн байгаа юм л да цүнхүүрсэн гэдэг тий. Пепеткоч гэдэг юм уу нэг албан нөхөр тий. Тэр сайдын үүрэг юу вэ гэхээр одоогоор бүртгэлтэй байгаа идэвхтэй цусан өшөөнүүдийг бүртгээд тэр гэр бүлүүдийг эвлэрүүлэх үүрэгтэй. Бүртгийн бүртгэл байдаг юм уу? Тийм. Тэр нь ягаад тэгэхээр хэдийгээр нийгэм өөрчилсөн, ардчилсан, улс болсон Европын холбооны гишүүн орохтой ирмэлзэлтэй байлаа ч гэсэн тэр хүмүүсийн сэтгхүүд байгаа үндэсний онцлог тэр соёл юмыг салгах хэцүү байна л да. Тэгэхээр тэр цусан өшөөний яадаг вэ гэхээр за ингээд нэг гэр бүл байгаа. Эдний одоо петко ч юм уу тэ өвөө нь манай элен цэвэг алчихсан. За. Тэгээ манай хөшөөгөө авч чадаагүй. Тэр нь магадгүй 200-300 жилийн өмнө болсон явдал. Тэр хоёр нэг архинаа мухлах сууж агаад нэг нь санаандгүй уусан юмныхаа шилээр цохоод ч юм уу те чулуугаар цохоод хөнөөцсөн байж болно. Гэтэл нэг нь тэр удмын эрэгтэй хүнийг алчихсан учраас хөшөөгөө авах хэвээр нөгөө гэр бүл нь бүр ёстой. Хүсэхгүй байсан ч чадахгүй байсан ч гэсэн тэрийг энэ насандаа авч чадахгүй бол дараагийн насандаа хүүн, ач хүүн ингээд заавал авах үүрэгтэй. Цусан өшөөд айгүй төвхтэй. Тийм байна. Тэр нь бүртгэлтэй. Тэгээд тэр нь нэг сонин ёстой. За ингээд нэг хүүгийн талаар гарч ийн л да. 13 настай хүүг нэ гэртээ идэг. Сургуульд явж үзсэн үзээгүй. За. Эрүүл мэндийн үйлчилгээ яаж авдаг гэхээр зайлшгүй тохиолдолд түргэн тусламж дууддаг. Тэр хүү гэр бүлийнхээ өмч газраас холдож болохгүй гарч болохгүй. Тэр хүү гэр бүлийнхээ өмч газар хашаан дотроо байхад нь алхахыг хориотой. Тэр нэр хүндгүй хэрэг байхгүй. Зүг. Нөгөө гэр бүл нь. Тэр 200-300 жилийн өмнө одоо элен цэвөө хоёр элен цэвөөгийн хоорондын маргааныг өнөөдөр тэд нар заавал ингээд удмаараа шийдэх ёстой. Тэгэхгүй бол нэр хүндээ гутаасан доромжлуулсан хэрэг болдог. Гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалахын тулд. Гэтэл тэр хүүг одоо нэг хүүг алуулах нэг айлд эрэгтэй хүүг төрлөө гэхэд
Тэдхийн нөгөө Петкогийн ч юм уу те Драгоны гэр бүл нөшөөгөө одоо Жоржогийн гэр бүл те өшөөгөө авах хэрэгтэй болохоор тэр хүү хашаанаасаа гарч чадахгүй амьдэрдэг бүх насаараа. Гаруул алуулчихна. Тийм гаруул алуулна. Гэтэл тэр хүмүүсийг арчилсан нийгэмд амьдралж байна. Хүний эрхийг дээдэлж байна. Хүчирхийлэл үлдэж болохгүй. Хүн алвал хуулийн хариуцлагатай гэдэг зүйл огт зогсоохгүй. Тэгээ тэр өшөөгөө авсанд бол тэр хүн юугаа за нэр хүндээ бол аварчлаа. Нэр хүндээ авна. Гэхдээ өөрөө шорон руу явна. Тийм шорон руу явна. Гэтэл тэрийг хинч тэдрийг зогсоохгүй байгаа байхгүй. Тэр хүмүүсийн цуснд байгаа итгэл үнэмшил. Тийм ээ. Тэр pride гэдэг зүйлийг нь юу ч зогсоож чадахгүй. Чи аюултай юм байна. Тэгэхээр тийм одоо уламжлал байна одоо болтол. Тийм байна, тийм байна. Тэгээ эвлэрлийн яамтай. Өшөө хорслуудаа хоорондоо бүртгээ байж идэг. Тийм байна. Нөгөө хүүгүүд нь 200-300 жилийн өмнө басан тэр зүйлээс болоод хашаанаасаа гарч чадахгүй амьдэрдэг. Харамсалтай байгааз. Тийм байна. Тийм тохиолдлууд байна. Гэртэл байж байгаа нь шүү тэр хүмүүс. Нөгөө тал нь ч гэсэн өнөөдөр энэ гэр бүл надад ямар ч муу юм хийгээгүй байтал би гэр бүлийнхаа нэр хүндийг хамгаалах үүрэгтэй төрсөн. Тэрийгээ би биелүүлэх ёстой. Тэгэл алсаас хараал ажиглал ер нь бүртгэл боломж гарахыг хүлээгээ бичдэг. Тийм байна. За нэг тийм сонирхолтой зүйл байна. Хоёлаа бидний мэдгүй дэлхийн хэмжээнд Албаны гоё юм ярьж болж байна шүү дээ. Бас өстой сони юм байна. Тий. Тэр эвлэрлийн яамаар бол зуршлуулад эвлэрэлдэг л багтаа бодвол Яг тэр хүний зорилго нь тэр тэгэл ойлгуулна, ухуулна, цаг үе өөрчлөгдсөн, нийгэм өөрчлөгдсөн, хүний эрхийн асуудал яригдана, хуулийн хариуцлагын асуудал яригдана. Тэгэхээр аль аль тал нь уучлж өрсөөж ээж, хүлээн зөвшөөрж ээж тэр хүмүүсийн нөгөө сэтгхүүг л өөрчлөх шаардлага байна л да. тий одоо өөрчлөгдөөгүй байгаа сэтгхүү хичнээн хүн очиж эвлэрүүлэх гээд тэр бол бүтэхгүй л гэж санагдчих байна. Одоо эн чинь уламжлал юм байна шүү дээ. Тий. Манай уламжлал нэг болохгүй юм байлаа гэж бодъё л. Тий. За энийг болоод бүр ингээ манай уламжлал бол гоё үндэсний бүх байхгүй. Тий. Тэнгүүд нэг хүн гарч ирснээр чи барилтхаа болоо гэвэл хинч болохгүй шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан эднэр бол энэ цус хөшөө гэж зогсоохгүй гэж л бодож байна. Яаж албанд ч төрчихгүй. Харин тий. Тэгсэн бол гэртээ байж байгаа юм шүү дээ тий. Харин тий. Сонирхолтой нэг юм сонирхолтой улс байна. Тэгээ Албантай яг сонирхолтой бас нэг баримт гэвэл Албанд 700 мянган бункер гэдэг. За Бөмбөгдөлтөөс хамгаалах, цөмийн тоглоомоос хамгаалах бункер. нөгөө Америкч шиг хүүтэндээ нэг Америкч шиг. Оо тий. За та нар ингээ харуул нэг хөөрх юм байгаа. Нэг бөөрөнгийн харь гаригийн хүлэгний дээд хэсэг шиг. За. За тэр нь яадаг вэ гэхээр тэр чинь юу лээ? 3 хүн тутамд нэг бункер ногдохоор. 7 хүн тутамд нэг чөлөө 3 хүн тутамд нэг бункер ногдох хэмжээний ийм цементэн бункерүүд Албан даяар таарсан байдаг. За ээж Албаны социалист удирдагч нь нэрийн нөгөө санаанд орох байчлаа. Тэр нь параноидтэй байж л тээ. Нөгөө социалист улс байсан, хаалттай улс байсан. Манай улсын аз жаргал, амар амгалан байдал барууны орнууд татаархаж байгаа. Нэгэн өдөр бид нар лөө цөмийн зэвсгээр дайрнаа. Тэгэхээр тэр үед бид нэр өөрсдөө хамгаалах ёстой гэдээ Албан даяар бункер өрчихсөн. Тань найруулагч зургийг өгсөн байна л да. Энэ бол юунд цөмийн дэлбэрэлтэнд теснэ гэж бол хэцүү юм байна. Өөрсдөө тэгээд хамгаална гэж боддог байсан. Тэгээд Албан даяар нэг юм сонирхолтой юу вэ? Бункер байна. 700 мянган бункер байгаа гэсэн 3 хүн тутамд нэг бункер ногддог гэсэн. Тий. Одоо яг нөө зөв хүнээ сонгохгүй юу болдгийг эндээс харж болж байна л да. Тий. Тэгээ Албан руу цөмийн бүдэлбэрүүдээ хаянчтай хаашаач тий. Тий хоошо гэдэг байсан. За хоёул дараагийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн дугаар юм ер нь бол бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгийг маань Join Me цэг юм байна. Ивент итгэдэг. За Join Me цэг юм байна гэдэг та бүхэн ороод үзээрэй. Хэрвээ аялах гэж байгаа бол аялах сонирхолтой төлөвлөж байгаа бол та хаашаа аялахаа мэдэхгүй байгаа бол ерөөсөө энэ вебсайт руу орчиход болох юм байна. Энд дээр ер нь энэ тентхийн бүх гоё аяллууд бүгдээрээ зарлагдсан байж байгаа. Тэгээд ямар бүх дэлгэрэнгүй мэдээллүүд нь байж байгаа, үн төгрөг нь байж байгаа. Тэгээд дээрэс нь ч нөгөө аяллаа хувааж төлж болно. Тэр нэг гоё байхгүй. Тийм байна тий. Хуваагаа төлчин. Аялаад ирнэ. Хуваагаа төлчин. Чи одоо ер нь бол аялах гэж байгаа хэцүү шүү дээ. Мөнгө цуглуулаад байдаг. За нэг гоё юм харагдангууд авчдаг. За аялал дараа жил болтол хойшлдог. Гэтэл одоо тэхэ болцсон юм байна. Би ирээдүйд болох мөнгөөр одоо аялчаад ирж байгаа байхгүй. Энэ чинь айгүй амар гоё болчиход байгаа. Ер нь мөнгө цуглуулад аялах гэдэг бол их хэцүү ажил байж. Одоо бодоход тий. Гэтэл одоо бүр бүх юм их амар болсон юм байна. Та бүхэн ороод харах юм бол за жишээлбэл Бали арлын аялал гэж байгаа. 3,150 мянга гэж байгаа байхгүй. За лизингээр сард 136 мянган төгрөг төлнө. Чи болж байгаа үстэй. Тийм онцгой дарамт байхгүй. Залингийнхаа 10% л өгнө шүү дээ. Гоё аялаад ирсэн байна. Тийм. 5-10% нөгөөл гоё аялал дурсамжтай болоод хүрээд ирж байгаа. Ийм гоё үйлчлэгийг нэвтрүүлж байгаа Join Me цэг юм байна гэд
вебсайт байгаа. За та бүхэн заавал орж үзээрэй гэж хүсмээр байна. Манай цомрлогийн вебсайт байхгүй. Тэгээ цомрлог маань одоо яг Join Me цэгийн нэрээ Хямлын өндөр улсад Эверестийн хариулын бейс camp руу явсан байгаа. Баг аваад аялж яваа. Аюур цан зохиолч хамт яваа гэсэн. Тийм шүү дээ. Гоё тий. Бүр амар гоё. Одоо ингээ юунуудаа постуудаа хийгээд байгаа байхгүй аяллаа. Атархмаар. Атархмаар. Энд бараг 6000 м-т байгаа юм шүү одоо. 6 арай биш юм болов 5 мод байж магадгүй. Тэгээ бейс camp руу л очих байх гэж би бол бодож байгаа. За тэгээд Албан маань ийм сонирхолтой улс юм байгаа. Албантай холбоотой өшөө сонирхолтой баримтууд зөндөө байна. Гэтэ Скандербегээрээ өнөөдөр дуусгая. Тэгээд Скандербег маань ийхүү 1443 онд нийшийн тулаанд хоногийн дотор Султааны үнэт цэргийн жанжингаас их оронч Албан нутгийн Албан нутгийн үндэсний баатар болон өөрчилж чадсан. Тэгээд мэдээж Отоманы эзэнт гүрний тэлэлтийг 20 жилээр зогсоосон. Европын төв Европ руу орох тэр боломжийг нь хаан зогсоосон. Тэхийн тулд тэр мэдээж маш олон бүр гайхалтай ялтуудыг байгуулсан тэр хүн. Маш цөөн тоотой тэр ялагдсан. Дийлэнх тохиолдолд Отоманыг ялсан. Гэхдээ харамсалтай зөвхөн Отомантайгаж тулцаагүй. Сербүүтэйгээ тулцж исэн, Венецүүтэйгээ тулцж исэн. Өөрсдөө их ашгаас хамаарад эдгээр нь талаа уруудаг. Скандербегийг нэг тулаанд ялагдангуут нь за Скандербег ирээдүг болчлоо. Энийг орхи дараагийн жанжинд дараагийн одоо холбоотнуудад хүч чадлаа өгөөч гэдэг юм уу, хүч чадлыг нь унгаж гэдэг юм уу. Яг нэг сонирхолтой зүйл нь Скандербегийн хүч өөрөө маш хүчтэй болчихсон байхгүй. Тэр 25 жил Отоманыг зогсоно гэдэг чинь өөрөө Ерөөсийн хүч. Тийм шүү дээ. Удирдах чадвар, стратегич байна, цэргийн гарамга жанжин байна. Тэр нь батлагдаад нөгөө Скандербегийн тулаанууд амжилттай болоод хүчрэгдгийн хэрээр нөгөө дэмжижсэн Венецүүд нь цаана байгаа Италиуд, Наполичууд эргэлзэж эхэлсэн байхгүй. Скандербегийг ийм хүчтэй болгож болохгүй. Сулхаан өөртөөх нь өгсөн хідэн зоосыг үр дүнтэй ашиглаад Отоманыг л жоохон цаашаа түлхээд цаг хугацаагийн торгоогоо байж ах ёстой байдал тэр нь өөрөө хүчрхэгдээд ирэхээр түүхэн зарим хугацаанд албанчууд өөрсдөө Италийн өмнөд хэсгийг эзэлжсэн гэдэг. За тэгээ гэрээч байгаа л да тэр нөгөө яг янз янзаар тайлбарладаг. Албанууд бол өөрсдөө бид нар Италийг эзэлжсэн гэж ярьдаг. Италичууд бол эзлээгүй бид нар нөгөө холбоотон болоод Албаныг Италийн нэг муж болгож ирсэн юм а. Италийн нэг хэсэг байсан юм а гэдэг. Тийм маргаантай аль аль нь өөрөөр маргалдаг. Гэхдээ маш олон албанууд байдаг тэнд амьдардаг. Хэл нь бараг ойлголцоод байд юм шиг байлаа. Одоо жирсө далай гатлал эмэгтэй хүний гутлынх нь үсгийн байж байгаа шүү дээ. Дээрийн тэнгисийн гатлал цаана Итали байгаа байхгүй. Тэг яг мэдээж Италичууд ч гэсэн дэмжижсэн Наполичууд гэл нөгөө тэнцэн жижиг улсууд болоод унаал бутраал байгаа шүү дээ. Бүгд л ер нь Скандербегийг дэмждэг байсан. Гэхдээ Скандербег хүчтэй болоод байгаа нь тэдэнд таалагдаагүй. Тэг 20 гаруй жил гайхалтай тулалцсан. Тэгээ тэр 60 эдэн настай таахаа. Тулааны үеэр хумхаа өвчин билүү тахал өвчин тусаад өнгөрсөн гэдэг. Харамсалтай нь түүний төгсгөлөөр Албаны тэр гайхалтай Отоманы эзэнт гүрний тэр тэлтийг зогсоож исэн хүч чадлаас амгарсан. Хэдийгээр түүний хүн аавынхаа тэ одоо орыг залгамжлах гэж оролцсон боловч тийм амжилттай байгаагүй. Гэхдээ энэ талд Скандербег, нөгөө талд Дракула 2 шүдний өвчин байж. Шүдний өвчин байсан. Гэхдээ загалмаатны ертөнцийг бол тэр хоёр үнэхээр аварсан байхгүй. Тэр хооронд Отоманы эзэн тэр чинь Отоманы тэлд идэвхтэй маш идэвхтэй байсан байхгүй 15 дугаар зуун 14 дугаар зууны сүүл гэдэг чинь. Тэр үеийг нь тэр хүчийг нь зогсоохын ярээр Европ өөрөө цаанаа хүчрхэгчих боломж бий болсон. Тэгээд тэр хоёр зогсоож исэн учраас 20-25 жилээр тэ Скандербегийн зогсоогоод Адриатик тэнгисийг гатлаад Европ руу ороод доороос нь дэшээ орчоогүй шүү дээ тий. Зогсоосноор Австро-Унгарын эзэнт гүрэн гэж бий болоод хүчтэй болсон. Хойно Оросын эзэнт гүрэн бий болсон, хүчтэй болсон. Тэгэхээр Отоманы эзэнт гүрэн ч өөрөө газар дундын тэнгисийг Балканы хойгийг тий Төв Аз руу ингээ эзлээд орсон байсан том эзэнт гүрэн талаасаа олон хүчтэй дайсантай болж гисэн байхгүй юу. Тархаа бутархаа тэр олон жижиг ханилэг ванилгуудаас илүүтэйгээр Австро-Унгар гэдэг Европт маш хүчтэй эзэнт гүрэн бий болсон. Хойно Оросын эзэнт гүрэн бий болоод нөгөө анхаарал хандуулах ёстой газрууд нэмэгдсэн. Оросын эзэнт гүрэнтэй уудаа дараа байлдсан, Австро-Унгартай тулдгаж үргэлж орцдог байсан. Тэгээ газар дундын тэнгисийн дагуу тэр нөгөө Грек одоогор бол Грекийн арлууд байгаа тий. Венецийн худалдаач улс мөнгөтэй болохоор үргэлж хүчтэй байсан. Өөрсдийнхөө нөгөө худалдааныхаа замыг алдахгүй тулд Отомантай бас их тайддаг байсан. Тэгээд ер нь бол Отоманы тэлэлт нь яг ба бараг тэрнээс хойш 70 малын жилийн дараа Венаар 2 удаа Отоманууд орсон. 2 удаа ороод яаж чадаагүй буцаж гарсан.
Тэгээ түүгээр Отоманы эзэнт гүрний тэлэлтийн үе бол зогссон гэж үздэг. Тэгээ Балканы хойг дээрээ Румынээрээ 500 жил. Энэ хоёр байгааг бол Европ шал өөр зургалтай байх байж тийм ээ. Болно. Тэр Скандербег урвчлаа гэхэд хааны царай ямар байсан бол гэдэг төсөөлөхөд бас хэцүү л. Өдөрөстэй амар штэ тий. 20 жил өөрт нь үнж зүтгэсэн цэргийн гарамгаа жанжин олон ялтуудыг өөрт нь авчирсан өөрийнх нь бахархал байгаа. Исламын шашинтай ах トゥ ус болсон байгаа хүн штэ. За баярлалаа зулаа. Баярлалаа. Ста сонирхолтой түүх байлаа. Тэр Францд нэг Скандербегийн өшөө барина гэж тэр баригдсан байна. Тэр дэлхийд даяар Скандербегийн өшөөнүүд байдаг юм байл. Тийм үү тий? Тийм. Америк, Канадад байдаг гэж би сонсч байсан. Энэ хараа энэ хүний би юусаа мэдэхгүй юм байна. Ер нь мэдэх хүн ховор болов гэж би бодох юм. Тэгэхээр Америк, Канада энэ төр бүгдээрээ мэдж байгаа байхгүй нэг. Тэгээ бид нар яагаад мэдэхгүй байгаа юм бэ тий? Магадгүй нөгөө өөр сонирхох зүйл их байна. Их байна уу? Сурахч нь жоох юу байна уу? Тийм. Гэхдээ яг нөгөө дайнд тул над шиг жоохон дайнд тулаан дуртай хүмүүс бол мэднэ. Тийм баг. Мэдж байгаа юм бол зөндөө байгаа байхгүй. Тэр нийтээрээ гэх юм уу тий? Олон их бол мэдэхгүй л байгаа. Тийм би Албан руу очихыг мөрөөдөж байгаа. Гэхдээ одоо Балканы хойгоос миний очоогүй нэг 3 улс үлдсэн байгаа. За тэгээд очоод юу ачваа? Цус өшөмшөд орчоод хүрээтэй. Гайгүй байгаа. Эсвэл хүний нэмээд орчихсон. За баярлалаа. За бидний мэдхгүй дэлхийг нэвтрүүлгийг маань өнөөдөр Европ судлаач Мөнх цол бидэнд бэлтгэн хүргэлээ. За нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 170 остолгоны Од мөндөр радиогоор хүрсэн. Өнөөдрийн дугаарыг аялах боломжийг хүн бүрт ураатай Join Me-ийн маань болон хаанч хизээч эрчим хүчтэй ураатай Avantra компани бэлтгэлээ. За дараагийн дугаараар цомрлог занд хоёр ирээд ирэх хаа. Баяртай. За баяртай.